Сайн мэцгаана уу? За монтороо сувагтаа дахин давтаймарлана уу? 3 дугаар бүлэг буюу зөөлөн манго чихрийг сонгосон үзэгчдийнхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр нэмэлттэй асуулт нь бол эхнийх нь за ганц бичүүдэд зориулаа. Таныг хэн хаанаас хайрлаж байна вэ? Гэдэг дээр бол дээд үзэр маань доош харж болсон байна. Тэгэхээр та өнгөрсөн харилцаагаа мэдээж бүрэн хаагаагүй за дотоод гомдол ч юм уу те өнгөрсөн төгтөр хаалга нээлттэй үлдсэн байж болцсошгүй бас илтгэж байна. За таныг тодорхой хэмжээгээр харж байгаа те танд одоо хандарч байгаа ч юм уу харж байгаа хүлээж байгаа эсвэл одоо тань руу нэвтрэх гэж оролдож байгаа тэрхүү хүн бол магадгүй таны хуучин танил за бүр цаашлаад X ч юм байж болно. За эсвэл зүр хуучны танил таны ямар ч байсан шин таньдгүй хүн биш. Одоо хуучин мэддэг байсан хүмүүс гэсэн үг. Тийм хүн эсвэл сэтгэл тоногшсон тийм нэгэн байж болно гэдгийг тантай маш ойрхон таны мэддэг хүн байж таарч байна. За lower solar class trust and healing хүсрүүд гарч ирсэн. За энэ хүн бол таныг эдгэж дэмжихээр ирж байгаа. Ийм хүн байна. Гэтэл та болохоор энэ хүнд бүрэн итгэхгүй тий бүрэн нээлттэй биш байгаад байна. Таны итгэл ингэ сэрэх ёстой байгаад байна. Магадгүй таны X чинь дахиад эргээд ирж болно. Тэгтэл нөгөө нэг өмнө нь авсан шархуудаа бодоод итгэж чадахгүй, хүлээж авч чадахгүй байгаад байна. Тэгэхээр нэг боломж олгож одоо тий нэг удаа боломж олгож итгэл өгөх хэрэгтэй байна гэдэг зүйлийг бол lower circle картууд одоо хэлж байна шүү. За shamanic healing-гээс болохоор self love үзэр дахиад гарч байна. Тэгэхээр гол түлхүүр нь та өөрийгөө хайрлахаас эхлэх хэрэгтэй байна. За гадаад тэр хайрын дуудлага таны дотоод хайрын хэмжээнээс чинь хамаарна. Магадгүй одоо тань дээр таны X эргэж ирэх гэсэн зүйл тохиолдоогүй ойр дотны хин нэгэн таныг үнэхээр л эдгээгээл дэмжих гээд хинч ирээгүй мэт санагдаж байгаа бол удахгүй ингэж ирэх нь байна. Гэхдээ ингэж ирэхийн тулд танд нэг хийх ёстой зүйл нь өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Тэгжээч одоо энэ хүмүүсээ өөртөө яг энэ байдлаар ингэж өөртөө дуудаж авчрах хэрэгтэй байна. Юунит бол та манго жимс сонгосон өөрийгөө зөөлнөр уучлж хүлээж авах хэрэгтэй байна. Өөрийнхөө амттай талыг өөртөө мэдрүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр өөрийнхөө амттай талыг өөртөө мэдрүүлж ээжл тэр жинхэнэ хайрыг та бүхэн маань татах гад байна гэдгийг ойлгоорой гэж. За хостой хүмүүсийн маань хувьд болохоор харилцаагаа хэрхэн тэнцвэржүүлээд 6 сард нэг нам гүмхэн аятайхан авч явах вэ гэдэг дээр би уншлагын өгч байгаа. Тэгэхээр justice үзэр гарч ирсэн. Тэгэхээр шудраг байдал хариуцлага нь чухал байна. Та бүхэн маань одоо нэгэнд хос болсон, тусдаа гарсан, эсвэл хурмаа хийсэн, сүү тавьсан, хүүхдүүдтэй болсон өөр юу байна? Ямар хариуцлагыг та бүхэн хүлээж байгаа бэлээ? Тэр хариуцлага нэгдүгээр бодох хэрэгтэй байна. Аль талаасаа. За бас таны хамтрагч илүү хүлээлттэй, харин одоо та болохоор одоо юу гэдгийг нэг нь илүү ингээ хүлээлттэй байгаад идэг эсвэл нөгөө нь болохоор хариу нэхгүй байгаа бол энэ бол тэнцэр алдагдаад байна л гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө win to win буюу шудраг байх хэрэгтэй. Аль нэг нь хоёулаа бие биендээ хүлээлт тавих хэрэгтэй, хоёулаа бие биендээ хариу нэхгүйгээр нөхцөлгүйгээр бие биенээ хайрлах хэрэгтэй. Тэрнээс биш нэг нь ингээл өгөөд идэг, нөгөөх нь зөвхөн аваад идэг. Энэ бол тэнцвэртэй харилцаа биш шүү гэдгийг бол сануулж байна. За page of wands болохоор уруу харж буусан. За энэ дээр маань болохоор харилцаа хитрхи төрөмгий байгааг илтгэж чинь. За өмнөх нээлттэй уншлах дээр бас энийг харуулсан. Нэгтлийн сэтгэлийн илэрхийлэлтэй нэг нь л ингээл сэтгэлээ илэрхийлэл, нэг нь л ингээл одоо хайрлал, халамжлал бүхнээ зориулаад идэг хүлээстэй байдал юм дутуу байгаад байна Тэгэхээр за энийг чинь илтгэж чинь. За lower circle card-аас transformation үзэр гарч ирээд shamanic healing-ээс бас transformation гарч ирсэн. Тэгэхээр бүр ингээд lower solar class хүртэл шинжил, өөрчил гэдэг зүйлийг хэлээ. Shamanic healing-ээс хүртэл өөрчил, шинжилт хэрэгтэй байна гэдгийг бүр давхар орж ирж хэлж байгаа. Би бүр энэ дээр бүр oh my god бүр үнэхээр гайхсан. Тэгэхээр хоёр өөр хөдөрнөөс яг ижилхэн үг гарч ирж байгаа гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Бүр яг үнэхээр энийг зүгээр үг дуугууд агаарэ гэдэг юм хэлж байгаа болоо гэж би бол хүлээж авч байгаа. Бүр амар sensitive хүлээж авч байгаа. Тэгэхээр харилцаанд шин түвшин ирж байна. Энийгээ устгаж биш ингээд шин түвшин ирж байгаа юм чинь
одоо энэ харилцаагаа шин түвшинд оруулахын тулд та бүхэн маань өөрсдийн харилцаа хандлага ч гэсэн шинжлэхдэх хэрэгтэй байна гэдгийг илэрхийлж байна. За энэ 6 сар бол өөрчлөлтийн сараа. Шинэ хүн шиг ойлгож, шинээр бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй байна. Одоо ухамсараа шинжлэх хэрэгтэй, хандлагаа шинжлэх хэрэгтэй. Хостойгоо та хоёр ямар харилцаатай байдгүй бүх тэр харилцаа өглөө босоод юу идэггүй, өдөр юу идэггүй, бүтэн өдрийг яаж өнгөрөөдгөө, бүтэн сарыг яаж өнгөрөөдгөө, ер нь ингээд хостойгоо болдог бүх процессыг бүгднгийн шинжлэх хэрэгтэй байна. Энийг бас хэлж. За манго сонгосон. Тэгэхээр энэ харилцаанд чинь амттай хэрнээ ийм уусдаг жимс шүү дээ. Тэгэхээр энэ харь харилцаанд ч гэсэн илүү нээлттэй, аль талаасаа нээлттэй байж уусах тийм ухаан шаардлагатай байна гэдгийг бас манго жимс нь хэлж өгч. За ажил карьерийн хувьд болохоор үр шимээ тэр амжилтанд хизээ хүрэх вэ, үр шимээ хизээ хүртэх вэ гэдэг тэр уншлага хийж өгсөн. За тэгэхээр Ten of Cups гарч ирсэн. За энэ маань өмнөх өөр бүлэг дээр гарч ирлээ, та хэдийн маань нээлттэй дээр гарч ирлээ, би бас холж иж магадгүй. За энэ дахиж гарч ирж байна. Тэгэхээр амжилт ойрхон байна. Та үнэлэгдэж эхлэх гэж байгаа гэлтэж байна. За энэ бол хаанаас үүдэлтэй вэ гэхээр та өөрийнхөө дотоод үнцнийг мэдэрснээс үүдэлтэй. Та өөрийнхөө дотоод үнцнийг мэдэрч иж бусад хүмүүс таныг сайн нэг юм үнэлж хүлээн зөвшөөрөх гээд байна. Тэгэхээр эхлээд өөрийнхөө тэр нэг жижигхэн одоо мөсчсөн буруу итгэл өмчлөлээс салгаад өөрийгөө ямар хэрэгтэй хүн бэ, ямар хүнцэнтэй хүн бэ гэдгийг мэдэрч чадах юм бол аанда одоо гадаад орчинд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрч чадах нэ. Гол түлхүүр нь нэ шүү гэдгийг илтгэж байна. За Self Care Oracle card-аас Connect with Fire гэд урам зориг зоригийн галыг хасаа. Урам зориг хаанаас олж авах вэ? Түүнийг олж аваа. За дээрээс нь шууд утгаараа галтай холбогдоо гэж. Тэгэхээр та бүхэн маань одоо галыг бол нар тэтгэж идэг, одоттой, нартай холбогдох, өглөө одоо нар мандахыг харах, нар жаргахыг харах, за ажлын нөхцөл дээр ажил орчиндөө гэртээ лаа асаах гэх мэтлэн. За лаатай харьцахтаа бол мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдлаас хангаж ажиллаарай. За career and Oracle card-аас болохоор investment үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ investment бас гарсан үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр би 48 ширхэг үзэр холиод ч тэр 78 ширхтэй, 44-тэй, 50-тэй хөзрүүд холиод гарсан үзрүү дахиж гарч ийн гэдэг чинь өөрөө ерөөсөө зүгээр нэг зүйл хэлээгүй шүү. Дахин давтан бас илүү хүчтэй хэлж ийн гэж ойлгоорой. Тэгэхээр та урд нь хийсэн одоо хийж байгаа тэр үнэтэй хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх цаг чи ерөөсөө ингээд маш ойрхон ирчихсэн байна. Ганц хоёрхан зүйл дээр л блоклогдоод байна. Тэр маань болохоор сайн нэг юм та сэрж өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө ямар хүчтэй, үнцэнтэй гэдгийг мэдрэх хэрэгтэй байгаад байна. Энэ бүхнийг л хэлтгэж. За зүүн совин дотоод болоогоо яаж сонсох вэ? Сонсохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр Shamanic Healing-ийн masculine energy буюу за энэ бас адилхан нар гарч ирж байна Тэгэхээр та бүхэн маань ерөөсөө галтай, нартай л холбогдох хэрэгтэй байна. Үйлдэл хийх, илүү зоригтой байх, илүү өөртөө итгэлтэй байх илүү зоригтойгоор алхах шаардлагатай байгааг илтгэж байна. За энэ бүхэндээ болохоор ямархуу одоо хорвоо ертөнцийн ямар материалуудтай харьцах вэ гэхээр галтай л харьцах хэрэгтэй байна. Энэ 6 сард гэсэн үг. За Self Care Oracle card-аас Nourish Your Temple үзэр гарч ирсэн. За тэгэхээр бие махбодоо ингээд цэвэрлэх хэрэгтэй. Гүн цэвэрлэгээ, энерги цэвэрлэгээ хэрэгтэй. Тэгэхээр байнтай усанд давс ийгээд өөр одоо энерги цэвэрлэх өөрийнхөө өөртөө байгаа ганга байвал маш сайн, гангтай, давстай, содтой одоо байны усанд, байн бэлдээд усанд орж бие махбодоо цэвэрлэх хэрэгтэй байна. Дээрээс нь гэр орчмоо бас цэвэрлэх хэрэгтэй байна. Нилийн энергийн бохирдлууд их байгаад байна. Хаана гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө бол шууд утгаараа цэвэрлэгээнүүдийг маш сайн хийх хэрэгтэй байна. За тэгжээж таны ингээ зүүн совинд луу чин орох тэр урсгалын нэг бөглөрөөс үдчиж арилж та нэг сайн одоо дуу хоолойгоо сонсох тэр боломж чинь эхлээд үүсэх юм байна шүү. За мудра хүзрээс болохоор inner home гэд гарч ирсэн. Тэгэхээр гадагшаага биш дотгошоогоо л анхаар гэж. Хин нэг нь танд юу зөвлөд дээ найз нөхөд юу гэдэг
одоо ах домроо садангууд юу гэдэг гэдгээсээ илүү та өөрийгөө л сонсох хэрэгтэй. За мэдээж бясалгал хэрэгтэй, тий? Йог байж болно. Өглөөд ингээд өглөөний богинохон бясалгалууд гэдэг тэрийг бас хийж болно. За тэгээ галтай харьц, нартай харьц гэсэн юм чинь өглөөний одоо мандж байгаа нартай их харьцах хэрэгтэй байна. Тэгээд аанда танд мэдгэдэггүйцээр ингээд нэг дуу хоолой сонсогдоо тий дотроос ингээд та бүх одоо зангилаанууд бол ингээд тайлагдаад ирнэ. Энд дээр бол нэг юм хэцүү зүйл бас биш шүү гэдгийг хэлмээр байна. За манготой уйлдаж ярих юм бол тий амт гэдэг зүйл бол гадаад биш шүү дээ тий. Гадаад зүйл хүчин зүйл биш шүү дээ. Ингээд нэг чихэр байлаа гэд амтгүйг амталж ижил мэдэн шүү дээ. Тодорхоос нь л мэдэрэн шүү дээ тий. Тэгэхээр ингээд гаднаас нь хараад юмны амтгүйг ер нь бол мэдэх боломжгүй тийм ээ. Тэгэхдээ тэр мангоогоо аваад идлээ дотроо бүрэлдэж байгаа тэр эрчмэл чухал шүү дээ. Тэгэхээр intuition буюу одоо энэ зүн совинч гэсэн яг энтэй адилхан гэсэн үг. За 6 сарыг давж гарахын тулд ямар дүр туурах вэ гэдэг асуулт тавьсан. Энэ их сонирхолтой асуулт. Ер нь бол хүн бүр өөр ингэсэн дүр төрхтэй дотроо маш олон дүрүүдтэй. Гэхдээ энэ 6 дугаар сарыг та ямар дүрээрээ илүү амжилттай, илүү тэ ахиц дэвшилтэйгээр давж гарах вэ гэхээр Ten of Swords гарч ирсэн. Тэгэхээр өнгөрснийгөө ерөөсө зогсоох хэрэгтэй, өөрийгөө өрөвдөхийг зогсоох хэрэгтэй. Тэ дахиж шарах авахыг одоо хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Илүү хүчтэй болох хэрэгтэй байна. За Four of Pentacles гарч ирсэн. За энэ дээр бол эрчмээ зөв удирдах хэрэгтэй. Өөрийн энерги зөв удирдах хэрэгтэй. Хитрхи их одоо юу гэдэг одоо барьцтай гэх юм уу? Хит барьцтай байхаас болгоомжлох хэрэгтэй. Илүү нэг уян хатан ус шиг байх хэрэгтэй. Энэ сар бол та бүхэн ерөөсөө ус шиг байх хэрэгтэй. Нөгөө доглонгийн газар доглон, сохрын газар сохор гэдэг шүү дээ, тий. Хаана ямар байна гэдэг нэг юм жаахан юм барьцгүй байх чинь заримдаа ашигтай байхгүй юу? Яг тийм зүйл. Тэгж би одоо тодорхойлж хэлэхээр байна. За мудрас хүзрээс бол sexuality гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр мэдрэмжтэй итгэх. Өөрийгөө амьд хүн бит мэдэрч амьдрах хэрэгтэй. Энэ 6 сард. Тэгэхээр маш гоё мэдрэмжүүдийг авах хэрэгтэй. Сайхан муухай нэг хамаагүй. Гэхдээ аль болох бүх зүйлээс юм гоё мэдрэмжийг авахд хичээгээрэй. Өглөө гараад ингээ алхаа явж байхад агаар ямар байна, нар ямар байна, үүлнүүдийг ажиглах хэрэгтэй, тэнгэрийн гоё сайхныг ажиглах хэрэгтэй. Хажуугаар өнгөрч байгаа тий одоо үе тэнгийнч бай, эсвэл одоо тий ямар ч хүмүүсийн гоё сайхныг дандаа ажиглаад тий өмссөн хувцсан байж болно, унж байгаа унаанаас үртэл гоё мэдрэмжийг авч болно шүү дээ. Хажуугаар чи нэг гоё машин явгууд би ийм машингүй гэж ийм юмд биш те. Энэ ямар гоё машин өнөөдөр харчваа гэдэг дээр төлөх хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд юм бүхнийг ажиглаад юм бүхний сайхныг олж авч тэндээсээ сайхан мэдрэмжүүдийг авахыг аваарэ гэсэн ийм мессежийг өгч. За 6 сард мэдэгдэхгүйгээр тань руу ирж байгаа боломжууд юу байна вэ гэдэгт дээр болохоор King of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр санхүүгийн маш том боломж ирж магадгүй. Доктортой одоо нэг юу гэдэг хойшод ингээд те удаан хугацаанд доктортойгоор хамтарч ажиллах, хамтрагч ирж болно. Эсвэл хөрөнгө оруулалттай холбоотой байж болно. Яг бол энэний өмнө болохоор investment гэж гарч ирсэн. Тэгэхээр таны хийж байгаа ажилд те хийж байгаа эхлүүлж байгаа бизнес, эхлүүлж байгаа шинэ одоо идея санаанууд байгаа тий энэ бүхэн дээр ч хөрөнгө оруулалттай холбоотой тийм хамтрагч тань дээр ирэх боломж тарагдж байна. За roll the dice гэд хүзэр гарч ирсэн. Тэгэхээр эрсдэлтэй зүйл дээр шийдвэр гаргахад Аз ирэхэр байна. Гэтэ санамсаргүй байдал нээлттэй байх хэрэгтэй. Энэ маань юу гэж байгаа юм гэхээр одоо юу гэдгийг одоо энийг сонсчоод юм бүхэнд ингээ миний гаргасан шийдвэр болгонд Аз ирнэ гэд ингээ хамаа замбраагүй хандах биш. За ер нь энийг сонсч авчаад зүгээр ингээ мартах, хаях хэрэгтэй гэсэн үг. Тэгээд таны одоо том шийдвэр дээр бол Аз ирэхээр харагдаж байна. За манготой мэдээж уйлдуулаад ярил бэс түрүү ярьсан шүү дээ. Амттай гэдэг мэдрэмжийг бол урьдчилж таамаглах аргагүй яг амсаж үзэж ижил мэдэрдэ шүү дээ. Яг түүнтэй адилхан гэсэн. За нийтдээ дүгнэлт хэлэх юм бол
За манго чихрийг бол та бүхэн маань зүгээр нэг сонгоогүй тий. Учир начиртай л сонгосон байгаа. Мангоны амт бол тий амьдралын тэр манго гэдэг чихэр бол таны амьдралын тэр маш гоё юм. Энд өөрөө зөөлөн чихэр шүү дээ. Тэгэхээр таны амьдралын тэр зөөлөн урам зориг тэр зүрх сэтгэлийн тэр амтны шагнал юм аа. 6 сард та бүхэн өөрийгөө эдгэж чадах нь, харилцаагаа шинэ түвшинд гаргаж чадах нь, ажил карьер дээр эрс өөрчлөл хийж, үр шимээ амсах, одоо суурэ тавьж чадах нь хүсээгүй ч гэсэн боломж болсон тэр эргэлтийн тэр нэг санамсаргүй эргэлтийн мөчүүдийг та бүхэн ашиглах тий ашиглахыг бэлэгдсэн ийм жимсийг сонгожээ эцэст та бүхэн маань. За ингээд 3 дахь группийнхандаа Азийг хүсье, амжилтыг хүсье, нэмэлтээ сонгож сонссон баярлалаа. Дараагийнхаа бичлэг дээр ханиад эдгэчээд гоё ярих болно. Баярлалаа.